улс орнуудын мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа туршлага ба Монгол улс. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нь нийгмийн хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн хуваарлтыг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчийг хувь хүний болон эдийн засгийн хувьд үр нөлөөтэй байдлаар тохирох ажилд нь хуваарлах, мэргэжил эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нь 19-20 дугаар зууны зааг дээр үүссэн түүхчид үйлдвэрлэлд уртцтай хөгжиж, улмаар хүмүүс томоохон хоцорын газрууд руу нүүдэлснээс үүдэн бий болсон ядуурл, ажилгүйдэл, эмх замбраагүй байдлыг арилгахад чиглэсэн нийгмийн хөгжлийн дэвшилт хөтөлбөөн гэж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг тодорхойлсон байдаг. За, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Герман улсын туршлагаас. Холбооны бүгд найрамдах Герман улсад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг холбооны хөдөлмөрийн агентлаг нь эрхэлдэг. Герман улсад ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх төрийн үйлчилгээний сүлжээ бүрэлдэн тогтсон байдаг. Хүссэн хүн бүр ажил мэргэжлээ сонгох асуудлаар хандаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид хөдөлмөр зүй гэдэг хичээлийг заавал судалдаг. Энэ нь мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл бөгөөд сурагчдыг карьер, ажил мэргэжлийн хөгжлөө төлөвлөх аргад сургадаг байна. Холбооны бүгд найрамдах Герман улсад мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлт зэрэг бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төрийн нэгдсэн тогтолцоо болж төлөвшсөн байдаг. Мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо нь төвлөрсөн, үүнийг хөдөлмөр нийгмийн асуудал хариуцсан яамны холбооны хөдөлмөрийн агентлыг эрхэлж гүйцэтгэдэг. Үндсэн мэргэжлүүдийн тайлбар тодорхойлтыг боловсруулж гаргасан. Мэргэжлийн тойл бичгийг жил бүр хэвлэж холбооны хөдөлмөрийн агентлагийн харьяа ажил мэргэжлийн мэдээллийн төвүүдэд түгээдэг. Сургалтын хөтөлбөр нь политехник шин чанартай дээр мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлыг хөдөлмөрийн сургалттай нягт уялдаатай зохион байгуулж байгаа нь сурагчдад ухаалаг сонголт хийх боломж олгодог байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Орос улсын туршлагаас. Мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын хөгжлийн үе шат 1-р үе нь 19-р зууны сүүлч, 2-р зууны эхэн үе. 2-р үе нь 1920-с 1930-ад оны хагасыг хамардаг. 3-р үе нь 1930-аас 1950 оны үе. 5-р үе нь 1980-ад оны сүүлчээс өнөө хүртэл. За, хэрэгжүүлсэн байдал нь ерөнхий боловсролын сургуулиас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүтцэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, онол үзэл баримтлал. За, 8-аас 11-р ангийн сурагчдад ном гарын авлага, боловсролын тухай хууль, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг цаашид хөгжүүлэх. За, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Америкийн нэгдсэн улсын туршлагаас. Америкийн нэгдсэн улсад сурагчдын насны бүлгийг харгалзан тэдний хөдөлмөрийн дадлыг үе шаттай хөгжүүлэх бодлогыг баримталдаг. Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Практик чиглэлтэй сургалт нь ерөнхий боловсролын 1-р ангиас эхэлдэг. Сургалтын хүрээнд ажлын байртай танилцах аялал хичээл явагддаг. Дунд сургуульд мэргэжил судлах хичээл заадаг. Мэргэжлийн үйл ажиллагааг ажиглах, ажлын байран дээр өөрийгөө туршиж үзэх, нийгмийн тустай хөдөлмөр болон сайн дурын ажилд оролцуулах зэргээр сурагчдад мэргэжлийн талаар мэдлэг дадал олгодог. Ахлах ангийн сурагчид дунд сургууль төгсөгчдийг ирээдүйн ажил мэргэжилд бэлтгэдэг шавь сургалт, бүлгийн сургалт гэх мэт сургалтууд байдаг. За, 1-2-2 Монгол улсын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний түүхэн тойм, өнөөгийн нөхцөл байдал. Монгол улсад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нэр томьёог 2009 оноос хэрэгэлдэг болсон хэдий ч энэхүү ойлголтын агуулга практик хэрэгэлдээр 1960-ад оноос анхаарч эхэлсэн байдаг. Тухайлах юм бол 1963 онд сургууль амьдралын холбоог бэхжүүлж ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай хууль баталсан байдаг. Тус хуулийн 2-р бүлэгт бүгд найрамдах Монгол ард улсын техник мэргэжлийн сургуулийн үндсэн зорилт нь үйлдвэр аж ахуйд зохих боловсрол бүхий мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх явдал юм а. Техник мэргэжлийн сургуулиудыг үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр холбооны зэрэг газруудыг түшиглүүлэн байгуулна. Техник мэргэжлийн сургууль нь сурагчдыг үйлдвэрлэлийн хөдөлмөрт идэвхтэй оролцуулж, тэдэнд орчин үеийн хөдөлмөрийн тэргүүний арга туршлагыг эзэмшүүлэх үндсэн дээр сургалт хүмүүжлийн ажлыг явуулна гэж тусгаж өгсөн байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг амьдрах ухаанд бэлтгэх, ажил мэргэжлийн дадал олгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн байна. Гэсэн хэдий ч энэ нь системтэй тогтолцоо болгон бүрэлдэж чадаагүй юм а. 1983 оны боловсролын хуулинд ерөнхий боловсрол, хөдөлмөр, политехникийн дунд сургуулийн үйл ажиллагааны зорилго нь сурагчдыг хөдөлмөр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, ажил мэргэжлээ ухамсартай сонгоход бэлтгэх явдал юм а хэмээн тусгаж өгчээ. 1986 онд сургуулийн системийг боловсронгуй болгох тухай
Монгол Ардын хувьсгалт намын тогтоол гарч ерөнхий боловсролын сургалтын агуулгад хөдөлмөр, мэргэжлийн сургалт, нийгмийн тусгай хөдөлмөр, үйлдвэрлэлийн хөдөлмөрт зориулсан цагийг нэмэгдүүлж 1-4, 5-9, 10-аас 11 ангиудад үзэх хичээлийн агуулгын чиглэлийг тодорхойлж өгсөн. 1990 онд хувийн хвшил давмгаалсан зах зээлийн эдийн засагт шилжснээр нийгмийн харилцаа өөрчлөгдөн амьдралын чанарын цоошин хвшил бүрэлдэж эхэлсэн. Энэ үеэс мэргэжлийн чиг баримжаа олгох хүрээнд явагдаж байсан ажлууд хязгаарлагдаж, бүрэлдэж байсан тогтолцоо суларсан байна. Нийгмийн хувьд өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвар эзэмшид, сэтгэл хангалуун амьдрах, хувь хүний хэрэгцээ бий болсон. Энэ нь ерөнхий боловсролын тогтолцоог олон талд нээлттэй байхыг шаардаж, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг шинэ түвшинд хөгжүүлж төлөвшүүлэхийг шаардах болжээ. 2009 оноос хойш Монгол улсад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын мянганы сорилтын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, нэгдсэн үндэсний байгууллага, хөгжлийн хөтөлбөрүүд зэрэг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж ирсэн. 2016 оны 6 сарын 24-ний өдрийн хөтөлмөрийн сайд, боловсрол, соёл шинжилх ухааны сайдын хамтарсан тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх чиглэл 2016-аас 2020 он дэд хөтөлбөр батлагдан хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Монгол улсын их хурлын 16 оны 19-р тогтоолоор баталсан Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж ажилгүйдлийн түвшинг бууруулна. Монголын иргэнийг төлөвшүүлэх ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулна, зорилтын хүрээнд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхэд бүр мэргэжлийн чиг баримжаатай болсон байх. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогод хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгаж, боловсрол, ур чадвар, ажил мэргэжлийн үйл нийцлээс үүдэлтэй ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд хөдөлмөрийн хүмүүжлийг боловсролын үйлчилгээний бүх шатанд олгож, суур боловсролын түвшнээс эхлэн ажил мэргэжлийн зөв хандлагыг төлөвшүүлэх Улсын хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан төрөөс боловсролын талаарх баримтлах бодлогод бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлэхээр тус заасан нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний үндэс суурийг бэхжүүлж байна.